Манай хууль, шүүх, цэрэг цагтаа бүрэн дампуурсан гэдгийн хамгийн том жишээ нь Женко Батулгын туслах нарийн бичгүүдийг үр шөнийн заагаар үнэн харанхуй үеэр баривчлан авч одсон баривчилгаа байлаа. Эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг зөрчигдөг нь ийхүү илэрж байна. Хуулийн зүйл заалтуудыг зөрчихийн тулд шат чатандаа худлаа ярьж хэрэг бүрдүүлдэг, хүн хилмигдүүлдэг, хэрэг үүрүүлдэг нь энэ хэрэг дээр бүр тод харагдлаа. Их хүр хоёрыг ингэж хагацааж, ингэж байцааж, үнэхээр ингэж ийм хүчрхийлэл бол ийм харгас нийгэм болцсон юм уу? Миний хувьд бол маш их гомдож байна нэр нийгэмдээ. За тэр нялх хүүхэд хөхүүл сахиулн бүрдүүлсэн хэрэг. Их хүний нулимс нялх хүүхдийн ууляныг юм чинээ бодохгүй эхийг нь чирээд гардаг тийм харгас хэрцгий цагдаа прокурор байна гэхээр үнэхээр сэтгэл багтангүй. Тэгээд түүнийгээ дээш нь илтгэхдээ худлаа ярьж байна гэхээр одоо үнэхээр бичээгээвч үзэг халтар нь хэлийгэвч хоолой бөглөрнө. Женко Батулга дулдаал мэдэгдэл хийж энэ хэргийг олонний анхааралд авчирлаа. Үүнээс өмнө чадлагүй ядарсан ямар олон ээж зүрхээ дэлбэртэл гаслан уйлж ямар олон нялхуур хоолоогоо сөйтөл эрен бархин уйлж байсан бол гэхээс зүрх дэлбэрэм. Эрхэм хууль зүйн сайдаа, эрхэм цагдаагийн дарга, ноён ерөнхийлөгч, ноён ерөнхий сайдаа, улс орон хүчний байгууллага шудрах шүүх прокурорч нь ийм л байдалд орчход байгааг та нараа харлаа, нүдэрээ үзлээ. Эрх чөлөө шудрах ёс ярьсаар гарч ирсэн та нар ийм юмны дэрэгдүр дуугүй өнгөрөх эрх байхгүй гэж бодно. За ер нь байдал их сонин бодоод байна. Монгол ихийн цагаан сүв шоронгийн шаран дээр тусцаа гэрсэн байна. Утсаар ярьсан төдийгөр мэдэгдэл хийсэн төдийгнэр энэ хэргийг эцэлэх гэж байгаа бол уучлаарай. Энэ бол бидний хүсч байсан нийгэм биш. Дөрвтэй донсолгоотой арга хэмжээ авах ёстой. Буруутан цээрлэл хүртсэн, бусдад нь сануулга болсон тийм л арга хэмжээг бид олж харахыг хүснэ. Монгол ихийн нулимс торны цаанаас урсах ёсгүй. Монгол ялхсын уйлаан шоронгийн гадаа эрх ёсгүй. Бид ийм нийгмийг төвчөхгүй.